Урт цагааны талбайд байршуулсан иргэдийн дунд хувц сатаагч хэмээн шүүмжлэл дагуулад байгаа байгууламжийг сарвчлуулахыг төслийн архитектор тайлбарлаж байна. Энэ сарвч нь гадна тогтчлтын ажлын хүрээнд хийгдсэн нийт тогтчлтод ойролцоогоор 4 тэрбум төгрөг зарцуулсан байна. За тэгэхээр урт цагааны урд талд байгаа энэ байгууламж хувцас хатаагч юу? Анх уг молекул зурж явахдаа гэж молекул гэж хараадсэн. Яг хувцас хатаагч хэзээ хувцас хатаагч хараа болтгүй. Эсвэл саяын залуугийн ярьсан шиг молекул уу? Эсвэл урлагийн бүтээл үү? Энийг одоо харин юу юм бол өөр гайхаад охинтойгоо хоёулаа бүр гайхаад сууж байна. Ямар юм бэ нэ? Тайлбарлаад өгдөө. Тэр сарвч маань болохоор зөвхөн сарвч биш бас тэгээд дээрээс нь нэг зураг мураг үлгөөд хадны сүг зураг мураг тиймэрхүү юмнуудыг оруулах байсан. Одоогоор тэр нэрээ хийгдэг байгаа. Сарвч гэхэр чинь сарвч нь бас нэг юм битүү ч юм уу сүйдэр боломжтой байх хэрэгтэй шүү. Тэр маань болохоор нэг юм сараалжин болохоор хүмүүс хайхлахад тэр одоо яг яа гэсэн үг ерөнхийдөө бол нэг тийм доогоор нь явж байгаа хүмүүс нэг агуу дотор явж байгаа юм шиг мэдрэмжийг өгөх гэж оролцсон. Гэхдээ одоо хийцэн тэр дундуур нөгөө нэг яг нарыг хаах битүүлэх нэг тэр юм ч юм болохоор нөгөө нэг хадны сүг зураг ч юм уу ямар нэгэн зураглал олж орж ирэх хэрэгтэй байсан бохоггүй. Тэр зураглал нь яг ямар зураг байх юм юу байх юм гэдэг шийдэгдэхгүйг болохоор яг одоо хийгдэхгүй үлдсэн байгаа гэх юм уу. Гэхдээ миний зүгээс бол ерөнхий хүмүүс чөлөөтэй ашигласаа гэж бодсон. Хийгдэж явахдаа болохоор яг галерей байдлаар галерей зураг тогтоох ханд ч юм уу эсвэл зураг тогтоох ямар нэгэн тиймэрхүү юмыг болгож ашигласаа гэж бодож анх хийж ирсэн. Яг хүмүүс яг өөр өөрсдөө өгүүлээгээд авах. Миний зүгээс өгөх гэсэн мэдрэмж нь бол энэ байгаа юм. Тэгээд яг бодсон хэмжээнд хүргэж чадаагүй бол үнээр уучлаарай. Яг барилгын дизайны хувьд бол энэ урт цагаан гэсэн нэрээ авах гэж ингэж хийсэн байх архитектор. Гэхдээ энэ тохиромжгүй. Ийм юм хийсэн дөрхнөө хуучин урт цагааныхаа барилгын дизайныг ингээд нэг модель маягаар ингээд хөөрхөн ингээд хийцэн. Тэгээд урт цагаан гэсэн нэрээ авсан бол ард түмэд таалагдах байсан баха. Тэрээс нэг юм сараасан сэрээсэн. Энэ бол одоо хүүхдэл ингээд дүүжлэх гэж байгаа юм байх гэж байгаа. Зүгээр л одоо харагдуулж байгаа юм би нэг ойлгохгүй байгаа. Тусарвчийг чөлөөт байдлаар олон зориулалтаар ашиглах боломжтой. Тухайлбал уран бүтээлчид бүтээлээ дэлгэн үзэсгэлэн гаргах, иргэд түр амар цаадах зэрэг нээлттэй орон зайг бүрдүүлэх зорилготой гэж тайлбарллаа. Энэ байгууламжийн талаар нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын зураг төслийн хяналтын менежер Сэлэнг албан ёсны мэдээлэл өгсөн ч дэлгэрэнгүй тайлбар хийх, царайгаа гаргах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Манай зүгээс бол захиалагчийн хяналт хэрэгжүүлж байхдаа зургийн явцад энэ нэлээд олон юм цагаан зүйлүүдийг энд төлөвлөсөн байсан. Тэгээд эдгээр нь хоорондоо юм одоо урт сандал, цагаан сандал, энэ пергола буюу одоо симхи сарвч гэдгээр хүмүүс бас ойлгох зүйтэй баг. Энэ маань яг зургийн авторынхаа төвшөнд бол энэ дээгүүрээ ийм хэвлэмэл хулдаас хэвлэмэлтэй ийм тэр хулдаас хэвлэмэл нь ингээд тухайн үед арга хэмжээ зохиодог ч юм ашиглагчаас тий одоо жуулчдад зориулсан наадмд ч юм сэдвчилсэн ийм зүйлийг хэвлээд энэ цагаан симхи сарвчин дээгүүрээ тогтоох юм яг байнгын бол биш олон үйлдэлтэй юм олон янзаар ашиглаж болохоор төлөвлөсөн. Иргэдэд шүүмжлэх хүртсэн энэ байгууламж нь сарвч болох нь тодорхойлсон ч төсөв өртгийн талаарх наривчсан мэдээлэл нээлттэй биш хэвээр байна. Нээлттэй байгаа мэдээллээр урт цагааны бүтээн байгуулалтад гадна тогтчлт, дал зогсоол, усан ориглуур амрах хэсэг зэрэг нийт 44 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвөөс зарцуулжээ.